Монгол улс орон даяар явагдсан эрт дэлгэрүүлгийн хүрээнд цугларсан нийт мэдээлэлд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн багш нар дүн шинжилгээ хийж үзсэн. За энэ дүн шинжилгээ хийж үзэхэд 0-аас 5 нас, 5-аас 17 насны бүлгүүдэд нас бүрд эрэгтэй хүүсэнд тархалт илүү байгаа нь ажиглагдсан. Ялангуяа 0 хүртэлх насны хүүхдүүдийн 77% нь хэвийн жинтэй болвол одоо 20 орчим хувь нь илүүдл болон тархалттай, илүүдэлжин болон тархалттай байгаа нь анхааралтай. Тийм учраас бид нар яг манай багийнхан болохоор энэ тархалтанд илүүдэлжин хүүсийн ялгаа байна уу гэж үзэхэд эрэгтэй хүүхдэд илүү байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүс нь тархалт илүүдэлжинд өртөх эрсдэл илүүтэй байна гэдг нь гарч ирсэн. 1 нас хүртэлх насны хүүхдүүдийн одоо 20 орчим хувь нь тархалттай байгаанууд бүр яалтчгүй анхаарал татж байна. Энэ үед чинь эхийн сүгээр хоолдог. Тэгэхээр яг зөв хоолтын хувьд бол их хүүхдийг хоногт 8-аас дээш удаа хооллох ёстой гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө байдаг. Гэтэл 8-аас дээш удаа хоолж ийн гэд одоо хүссэн болгонд нь хүлж ийн гэд хүлээч ч юм уу. Тэгээд дөнгөж төрсэн ээж нар сүүлийн үед анзаарч байгаа юм төрөх өрөөнд ээж нь сүү ороогүй байна гэд хий сүү орлуулагчийг хүүхдэд их өгч тархалтыг бас дэмжиж гэнэ гэж харж байгаа. Тийм учраас дөнгөж төрсэн ээжийн сүү бага байна гэдэг бол энэ байглаасаа өгсөн тэр хүүхдийн ходоод нь бага байна, тэр хүүхдийн хоолой боловсруулах чадварт нь догсон байгалийн л өгөгдөл. Тэгтэл өөр ээжийг аваачч хүүлдэг ч юм уу. За тэгээд яг ингээд нөгөө хүүхдээ уйлах болгон тэврээд хүлээд байдаг. Нөгөө сүүгээрээ гуйлгаад байж хат тайвшруулах гэж хүлж байдаг. Энэ бол тайвшруулах нэг хэрэгсэл биш. Энэ хүүхдийн өөрийнх нь цаашд нь өсөж төгжөлтөнд хэрэгжээлтэй шим тижэл юм аа. Тэгвэл шим тижэл маань орсноосоо хойш тодорхой хугацаанд шимэгдэх ёстой. Тэр хоол маань гүйцэд шимэгдээгүй сүүгээрээ гуйлгаад ээдэчгүй байгаа гуйлгаж байгаа бол тэр хоол маань гүйцэд шимэгдээгүй байх гэсэн. Задраагүй байх гэсэн. Тэгээ сүүгээрээ ээдсэн байдлаар гуйлгаж байсан ч гэсэн энэ маань дараагийн хоолтын цаг болсон уугүй юу үнэхээр гэдгээ бас харж иж хүлэх шаардлагатай байна. Ер нь бол дэлхийд дахинд яг хүүхдийн сангаас гаргасан амьдралын эхний 1000 хоногийн програмчлал гэсэн том ойлголт байдаг. Энэ ойлголтын дээр юу гэж ярьдаг гэхээр эхийн хэвлэлдэх 275 хоног, тэгээд 1 хүртэлх насны 365, 2 насны 365 ингээд нийлээд 1000 хоногт тэр хүүхд яаж хоолж ийн гэдгээс шалтгаалаад тэр хүүхдийн ирээдүйн эрүүл мэнд маань эрүүл байх уугүй юу, намхан байх уу, өндөр байх уу, өвчлөмтгий байх уугүй юу, тэр байтугай IQ маань ямар байх вэ, тэр байтугай энэ хүүхдийн бодисын солилцоо ямар байх вэ, уусан болгоно шим тижэл болж бидэнд шингэх юм уу, за эсвэл нөгөө хүмүүсийн ярьдгаар шүсээ залгингууд таргалаад байдаг тийм буруу зуршилтай таргалалт илүүжинтэй болох юм уу гэдгийг хамаардаг. Ийм учраас бага насныхаа хүүхдийн хоолтонд анхаарцгаая.